Өчигдөр юу болсон бэ? Өчигдөр бичлэг хийснээс хойш юу болсон бэ? Төмөөс гараад за өсвөлд биднийг аялахад их ямар байлаа, яасан байлаа гэж ярьсан. Юус гараг байгаа. Арай эрт ярьчихж байгаа. Хамаагүй тэгэж эртээ анхаарч болохгүй. Тэгээд ямар ч үзэг юм үзэж бас нэг талаараа туршлага адал явдал нөгөө талаараа бас дахиад туршлага юу гэх юм те сургамж боллоо. Юу гэхээр бас хэдэн зам даваа их хүнд даваа байгаа том даваа байгаа нандаа тэрэндээ ач холбогдол өгөөдсөн боловч яг наан тэнд замаа яг яаж сонгож явах тэр хүмүүсээс бүрэн дүүрэн асууаагүй хүмүүс яг нөгөө сайр гэж чулуутай замаар явчихдгийг хүн болгонд мэддэм байна л да. Яг нөгөө утасны GPS харагдсан зургаар заагаад тэр нь болох тэр өвлийн зам буюу тийм модтой дундуур тийм шавартай зам зааж өгөөд тэрийг нөгөө дутуу асууж дутуу мэдээлэлд явснасаа болоод тэрнгээр ороод олон цаг 2 км замд олон цаг саатаж шавар устдаа ноцолж гарч ирсэн. Гэхдээ нөгөө талаараа бас нөгөө анханасаа аялалтаа бэлтгэж зөндөө юм авч явж бэлтгэсэн тэр юм ашиглаж гарсан бол ганцаараа ч гэсэн тэр саатыг болоод аваад гараад ирлээ. Recovery kit гэдсэн тэрийг бараг ихийг л. Тэг яг бүр хамгийн сүүлийн хамгийн том үргэлжилсэн шавар дээр бол бүгднийг нь хооронд нь холбож ашигласан. Бүх яг авч явсан юмудаа хооронд нь ашигласан. Тэгээд яг нөгөөд нэг хамгийн байж болох хамгийн bare minimum гэдэгтэй ганц машин аялж байгаа үед ядаж яг ийм юмнууд байх хэрэгтэй гэж бодож авч явсан юмудаа бол яг тултал нь бүгднийг нь хооронд нь холбоод ашиглаад гарсан. Яг гоо тэрнээс илүү юм байх юм бол зарим нэг юмнуудаа сольж юм сайжруулах боломж байсан. Гэхдээ ямар ч саяны энэ гитээ авч явахд бол тийш аврыг хийцэн гараад ирлээ. Юуны даваа хордлын даваагаад авчихсан. Одоо иш үлхний даваа гэж байгаа. Хордлын даваа бол нөгөө хаа тасахтай чулуун замтай учраас явхад нөгөө нэлийн нухчаатай одоо зам хатуу гэдэг ч юм. Тэр талаасаа хэцүү. Огцом иргэн хаттай учраас бас эвгүй харагдчихаа. Гэхдээ одоо дараагийнх нь шавартай гэхээр одоо ямар хүн байхыг бол төсөөлөхгүй байна. Тэгээд шавартай даваагаар тэгээд давна гэхээр бас тэр бол бас илүү хэцүү хүнд шалгуур болох болов уу гэж бодож байна. Манай хүүхдүүд ч гэсэн үнэхээр мундаг байлаа. Тийм шүү. Баг жоохон гэлтгөө бүгдээрээ үцлээ талаагаа бүгдийг ягаад зөгцөөд яс юмудаа хийгээд тэгээ яалч юу гэр бүл бол ингээ хамтынхаа хүчээр бүгдийг ард гарч байна. Дээрс тусаагүй дараагийнхаа шавхтайгаа зодчих чинь. Өчний давааны гол шавхтай хэсгүүд нь энэ болтой. Түрүү доогоор нэг хэсэг зам орсон. Тин дээч юм уу? Одоо энэ дээш чинь. Тэгээд энэ хэсэг бол ингээ ерөөсө хүмүүсийг хамгаалдаг зам юм шиг. Нийлээ явж наагур цаав нь явж үзээд өстой зам олдсон. Хамгийн гайгүй гэсэн. Энд нэг хамгийн эвгүй нэг хэсэг энэ ч яг зугдчих магадгүй гэсэн юм. Энэ чинь одоо max track гэдэг. Энэ дээр ирээд хүч алдахт нэг зурх өгөөл цаашаа гарчна. Тэр хэсэг нь бол дайруулах гэсэн байна. Тэгээд юу болох харандаа. Ийм хүнтэй бүндээ хөвцсөн. Шаврууд байгаа юм. Энэ дээр нэг max track тавьсан байна. За тэгээд доотлолт нэг max track тавьсан байгаа. Би гараад ирэх баха. Гарсан. За цэвэрлээд гаргаад ирлээ.
За шаврын дээр захиж. дахиад ашиглахгүй юм шиг л. Жохоо яваал ашиглаж байгаа шүү дээ. Цэмбил гэчлээ. Макс трек бол амар ижлээ хийж нөө. Амарцсан. Бүлхний даван дээр гарч ирсэн. Амар шавартай даваа. Гараад ирлээ. Одоо уруудаад л хатгал иш уруудах нь уруудж байгаа юм чи бас гайг байна. Юм үзэж байна. Бас амар даваа байлаа. Тэгээд тонгоцсоор гараад ирлээ. Харилцаагүй ханзаас тазар. Тэ өчигдрийн нөгөө буруу замаар орсныг одоо багуулаа тий. За. Ийм болчтой. Зуны аялал гоё юм уу? Зуны аялал гоё юм. Зуны аяллаар миний охин юу сурсан? Бисэр хийгээд, зураг аваад, өөр жугаараад. Аав ээжтэйгээ ингэ зуны аялалд явах дуртай юу? Дуртай. Яагаад зуны аялалд явах дуртай вэ? Би тэфрад гоё зураг мураг аваад гоё гоё мотнууд хараад хотод бүр амар их чимээтэй тэгээд унтахад жоохон хэцүү байдаг. Энэ аялахаар чинь гоё чив чимээгүй сайхан тэгээд хайван л байдаг. Ерөнхийдөө тэгээ аялахаар ингээд хотоос гарч ирээс гоё байдаг. Тэр үндэ. Их жоохон байж байгаа хотоос гараад аялал дандаа ингээд хотод байгаа байхгүй. За энэ удаагийн аяллаар явсан газруудаас ч хамгийн гоё нь хамгийн гоё нь одоо улаан хоолын мөнхшин амд л хамгийн гоё байсан.
Тэр явда camp mapтэй тэр дэше уул хадлаа хайкинг хийгээд явсан. Why I look completely Monday morning, I open my eyes. He looks so cute And I'm greeted by a cute little smile. The world is new with you by my side. Everything is beautiful. Tuesday afternoon, I'm calling you home. Just to hear your voice on the phone, I think of you, and I'm not alone. You are everything under the sky so blue. Хамзаа ийм гоё бол энэ нэнэн биши хийжбайгаа би баа. Одоо солоноос юм гоё юм бэ. Энэ төрийг хатаа ийм Friday, life is a bliss. Waking up with you in my arms, I've got it all. Nothing's amiss. Everything is beautiful. Sunday morning snooze with breakfast in bed. And I listen to the song in my head. It sings of you and the things that you do. 'Cause you're everything. Minecraft яах вэ? За за. Энд чи 1000 оны яах вэ гэсэн. Эндээс 3 хон боллоо. За. Дадвал 3 хоног аваад гонда. За 3 хоног доош гонаа. Liking for you is all I need. Until my heart gives in, I will do everything I can for you. You will grow up in the blink of an eye and move out and be on your own. But no matter what comes your way, I will stay right here beside you to catch you if you fall. And deep and abiding, liking for you is all I need. Until my heart gives in, I will do everything I can for you. Deep and abiding, liking for you is all I need. Until my
Бидний энэ удаагийн аяллаа видеонуудыг үзэж сонирхсан та бүхэнд маш их баярлалаа. Үзүүштэй сонирхолтой видеонуудыг хүргэж чадсан гэж найдаж байна. Дараагийн аяллаа видеогоор бас та бүхэнтэйгээ эргээд уулзнаа. Бидний аялал энд хүрээд өндөрлөж байна. Дараа уулзтлаа. Баяр таа.